За соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам, за залуучуудын одоо эртний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагуудтай хамтраад бид бүхэн 10 сарын 3-нд одоо засгийн газрын бүх яамнууд дээр одоо залуучуудад тулгамдж байгаа тухайн салбарын асуудлуудыг хилцэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлохын салбар хилцүүлгүүдийг 10 сарын 3-нд бүх яамнууд дээр зохион байгуулна. За 10 сарын 4-нд нь одоо энэ бүх яамнуудад одоо салбар уралдаан дээр хилцэгдсэн асуудлуудаа 10 сарын 4-нд нэгдсэн чуулган болохын салбар дундын хамтын ажиллагаа уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилготой энэ залуучдын хөгжлийн түншлэл салбар дундын уялдаа холбоо гэсэн үндэсний чуулган маань зохион байгуулагдав. За энэ хүрээнд өнөөдөр бидний Дорноговь одоо хурц ирж ажиллаж байна. Энэ Дорноговь аймаг болон Арангай, Баян Улгийн ховд аймагуудад яг энэ одоо залуучуудын эвсэл Европын одоо холбооны байгууллагатай хамтраад бидний хилцүүлгүүдийг зохион байгуулж байна. Энэ орон нутагт бас тулгамдж байгаа залуучуудын асуудлыг шийдвэрлэх арга замыг одоо тухайн нэгдсэн чуулган дээр одоо хилцүүлэх, за бас одоо чуулганы зөвлөмж хөрөнгөж оруулах зорилготой энэ хүү ирээдүйн чинийх гэсэн өрөөтэй өнөөдрийн арга хилцүүлэг арга хэмжээг зохион байгууллаа. Өнөөдрийн арга хэмжээнд төрийн албанд ажиллаж байгаа, за хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа, за урлаг соёлын салбарт ажиллаж байгаа, хувийн хвшилт ажиллаж байгаа залуучууд маань оролцлоо. Тэгээ бүгдээрээ одоо нэг хүчлийн санал авсан хэлэлцэж ярилцаад бас цаашдаа бас аймаг орон нутгад өөрсдийн одоо санаачлахаар нэгдэлтэй ажиллах хэрэгцээ шаардлага байна. За мөн одоо аймаг орон нутгад соёнгийн гэрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг нэмэгдүүлэх одоо саналтай байна гэдгээр нэлээдгүй ярилцах тохирлоо. Тэгээ бид хүмүүсийн чуулганы одоо дараа ямар асуудал шийдвэрлэв, ямар ажлуудыг төлөвлөв, ямар шийдвэр гаргав гэдгээ одоо энэ Дорноговь аймгийн бас залуучуудаа эргэж мэдээлэх талаар харилцсан тохирлоо.